Орхон аймгийн Засаг дарга Бат Шаргал өнөөдөр Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр цаашид өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан хөрөнгө төсвийн зарцуулалтыг иргэдэд нээлттэй илт тод байлгах, боловсон хүчний асуудалд анхаарах, эрүүл мэндийн даатгалын байгууллагуудтай нэгт хамтарч ажиллах, сүүлийн үед хүүхэд багчуудын дунд улирлын томоогийн өвчлөл, ротавирусын халдвар нэмэгдэж байгаа тул бүсийн онцлогоо эмчилгээний төвийн ачааллыг бууруулах үүднээс вакцинжуулалтын асуудал дээр анхаарч ажиллахыг үүрэгдлээ. Та бүхэнд энэ өдрийн төргий. За өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой хэдэн мэдээллийг өгье. За сая хамгийн сүүлийн асуултнаас нь эхэлчихье. Өрхийн эрүүл мэндийн төвийн өдрийн эмчилгээ бол хэвийн үйл ажиллагаанд орцсон явж байгаа. Ковид бол багассантай холбоотойгоор өдрийн эмчилгээ тариануудаа бол яг өрхийн эрүүл мэндийн төвөөр графикийн дагуу хийж байгаа. За хоёрт нь болохоор бүсийн онцлогоо эмчилгээний төв рүү шууд яваад байна гэж байна. За өрхийн эрүүл мэндийн төв бүгд одоо стандартын шаардлага хангасан байртай болсон. Дээрээс нь сая тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байгаа. Тэгэхээр бүх өрхийн эрүүл мэндийн төв дээр мэрэгжлийн уламжлалтын эмчнэр ажиллаж байгаа. Нөхөн сэргээхийн мэрэгжлийн совилогч нар байгаа. Тийм учраас эхний ээлжинд одоо нөхөн сэргээх эмчилгээ хийх, за уламжлалтын эмчилгээ, физик эмчилгээнүүд бол бүсийн онцлогоо эмчилгээний төв рүү явах юм шаардлага байхгүй. Шаардлагын аппаратнуудаар бол өөрөө хангагдсан байж байгаа. Тэгээд энэ дээр бол нэг яваадах шаардлага байхгүй. Ягаад гэвэл иргэдийн нэг ойлголтойгоо л да анхан шатнаасаа илүү хоёр дахь шатал дээр илүү туслан зөвчлөгөө авна гэсэн тийм ойлголттой байгаа учраас өөрсдөө тэр ойлголтын зөрүүнээс болоод яваад байгаа нэг. Хоёрд болохоор яг гэр нөгөө бүсийн онцлогоо эмчилгээний дээр хэвтээд гарахтаа эмчнэр нөгөө цаашд үргэлжлүүлээд уламжлалтын эмчилгээнүүд бичигдэхтэй шаардлага гутлага хийлэг тийм эмчилгээнүүд хийлгээд тэгэхээр тэрийгээ нөгөө бот дээр хийлгэх ингээд ойлгоцсон ойлголтын үүднээс бас тийшээ очиж идэг гэж магадгүй. За дараагийн нэг юу нь болохоор бүх өрхийн эрүүл мэндийн төвд эхогийн аппаратаар хангагдсан байгаа. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төв дээр эхогоо харна. За тэгээд шаардлагатай тохиолдолд тухайн эмч 13А илгээгээд тэгээд дээш нэг хоёр дахь шатал руугаа явуулна шүү дээ. Хүн болгоныг хоёр дахь шатал руу явуулахгүй. За тэр нь ямар шаардлагатай хүмүүсийг хавдар илэрч болно. Өшөө тэнд нөгөө онц тодруулах шаардлагатай хүмүүсээ бол 13А-гаар зайлшгүй дараагийн шатлалын эмнэлгүүд рүүгээ явуулна. Бас нэг ачаалал өрхийн эрүүл мэндийн дээр үүсгэж байгаа юмуд нь болохоор Медипас эмнэлэг дээр MRI хийх гэсэн компьютер томографи хийх гэсэн ч гэдэг юм уу 13А нэг тийм явдлууд гарч ирж байгаа. Тэрийг бол хүн болгон дээр хийхгүй шүү дээ. Яг зайлшгүй шаардлагатай хүмүүс дээрээ өрхийн эмчинд бичээд тэгээд тэнд очиж хийлгэнэ. Тийм юм байна. Шээсний шинжилгээ бол бүх өрхүүд дээр хийгдэж байгаа. Бас дээр хийгдэх шаардлага байхгүй. Зүрхний бичлэгийн аппаратаар бүх өрхийн эрүүл мэндийн төвөд хангагдсан. Тэгэхээр зүрхний бичлэгийг бас бүх өрхийн эрүүл мэндийн төв дээр хийгдэнэ. Улсын онцгой комиссийн зүгээс хүн амын вакцинжуулалтын 3 дугаар тун 60% хүрсэн тохиолдолд нийгмийн амьдралыг энгийн горим шилжүүлэх зорилттой байгаа. За манай аймагт улсын онцгой комиссийн холбогдох албаны мэргэжилтнүүд ажиллах үеэр вакцинжуулалтын 3 дугаар тун эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. За иймээс үүнийг хэрэгжилтийг хангахад эрүүл мэндийн газар өрхийн эрүүл мэндийн төвүүд санаачлагтай ажиллах, за вакцинжуулалтын 3 дугаар тунг нэн даруй 50% хүргэх үүрэг даалгавар өглөө. Яг аймгийн хэмжээнд ямар нөхцөл байдал өрнж өнгөрлөө, эрүүл мэндийн салбар яаж ажиллалаа, бид хэд та нарт яаж хүрэлцэхгүй байлаа, та нар өнө гудамжинд тэ хинээс тусламж авах нь мэдэхгүй, хинлүү хандах нь мэдэхгүй те халдвар авсан хүн дээр мэргэжлийн хүмүүс нь 2-3 хоногийн дараа очиж исэн ийм цаг хугацааг бид нар туулж өнгөрүүлсэн. Хэцүү байсан. Бид нар угаасаа тоо хэмжээтэй энэ тоо хэмжээнээс хэд дахин давсан ачаалттай ажиллаж байсан ч иргэдийнхаа эрэлт хэрэгцээг хангаж чадаагүй. Энэ цаг хугацааг бид нар туулсан шүү дээ. Одоо энэ цаг хугацаанд буцаж очихгүй байхын тулд, энэ эрсдлийг үүрэхгүй байхын тулд энэ нэмэлт дархлаажуулалт гэдэг юмд хамрагдчихаач гэд бид нар гуугаад шүү дээ. Тэгэхээр энэ иргэд энэ одоо буцаад одоо өнгөрч болж өнгөрсөн явдлаа эргэж тооцож үзээд энэ эрсдэлд өртөхгүй тулд нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж бид нар эрсдлээс одоо хол хөндөй байж чадна. Магадгүй дахиад хинч та нарт туслахгүй ийм цаг хугацаатай нүүр тулж магадгүй. Өвлийн улирал, хүүтний улирал, томоогийн улирал, тэгээ өчнөө одоо томоогийн одоо вирусүүд ингээд орчилд ороод дэгдээд эхэлсэн те. Ийм байж байгаа нөхцөлд яагаад ингээд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарахгүй байгаа юм бэ гэдэг дээр
Орхон аймагт одоогоор вакцины бүрэн тунд 65 мянга гаруй иргэд, харин нэмэлт буюу 3 дугаар тунд 25 мянга гаруй иргэд хамрагдсан байгаамаа. За иймээс иргэдийг вакцины нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс мэдээлж байна. За учир нь бүрэн тунгийн дархлаа тогтсон урьдчилан сэргийлж нэмэлт тунд хамрагдах нь зүйтэй гэж үзэж байна.